Зя сайн байцгаана уу? Ариун санаа байна. За маш удаан уулзаагүй байна. Тэгээд өнөөдрийнхөө яг үннийг хэлэх мал би бүр бичлэг хийх завгүй яваад байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд өнөөдөр ингээд те дугуй муугуунага бас нэг гоё хитэн зүйлийн талаар ярьдаг юм уу гэж бодсон. За өнөөдөр ярих гээд байгаа сэдв юу байгаа вэ гэхээр Солонгост ирэх гээд байгаа. Дээрэс нь дөнгөж ирсэн байгаа хүүхдүүд ерөнхийдөө ямар зарчмаар хичээл номоо хийвэл ямар зарчмаар ингээд те сургуулийнхаа амьдрал ингээд өөрийнхөө энгийн амьдралаа ингээд хослуулах вэ гэхээр тэрний талаар би нэг юм яриа гэж утсан заяа. За миний хувьд бол би яг хэлний бэлтгэлтэй багтаа дунд нэг уйларж үзсэн заяа. Тэр уйлралт нь юу байсан бэ гэхээр ингээд шүнжэнгөө ингээд үйлдвэр дарбайт хийж ирж байгаад ингээд өглөө нь хичээлдээ оронгууд ингээд нойр мөг заяа. Ингээд ойлгохгүй нойр мөглөөд тэгээд ингээд даалгавраа хийсэн юм байхгүй, электээ хичээлж ойлгосон юм байхгүй буцаал ажилдаа явчихна. Ингэж явсараа би уйларж исэн заяа. Тэнгүүд уйлрахаар яах вэ гэхлээр чи тэр одоо хичээлээ ойлгохгүй байсан хугацаанд ингэж ажил хийгээд нэг мөнгө хураачлаа заяа. А тэнгүүд тэр семестртээ уйларчих юм бол тэр хураасан мөнгөө дахиад тэр семестртээ өгч хурна гэсэн үг заяа. Энэ дээр ингэж чиний цаг хугацаа болон ингэж одоо бие чинь одоо ядаргаа бүр ингэж амар хэцүү болж эхэлнэ гэсэн үг заяа. Зүгээр одоо миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхлээр хэлний бэлтгэл жилийн 4 семестртэй байдаг. Дундаа 2 юм уу 3 7 хоног амардаг. Тийм учраас амралтынхаа 2 3 7 хоногор л ажил хийвэл зүгээр гэж би бодоод байна заяа. Дээрэс нь 1 2 3 дугаар семестр левел гэдэг чинь юу вэ гэхлээр чиний ингээ хамгийн том суурь чинь тавигдчихин гэсэн үг. За чи 1 2 3 дугаар левелдээ ингээд бүх дүрм мөрөм ингээд янз бүрийн бүх юм ойлгож иж цаашдаа одоо ингээд явна гэсэн үг заяа. Тийм учраас семестр чи эхэлчлээ л ингээд хичээлэл хий за. Хичээлэл хий. Дээрэс нь чи 3 дугаар семестртээ ороод 3 дугаар левелдээ ороод тэрийг амжилттай төгсөж чадлаа гэх юм бол чи ажиллах зөвшөөрөл авч болно нэгдүгээрт. Тэгэх юм бол чи хичээл тараад нэг өдрийн 4 5 цаг ч юм уу зөөх ших ч юм уу те. Тиймэрхүү ажил хийж болно. Тэр чин бол тэгээд тэр семестрийн туршид өөрийгөө ингээд хооллож унтлах мөнгө бол хангалттай болчдөг байхгүй юу? Тэгэхгүй тэгэл хичээлээ таслан барин таслаад ажил хийгээл чи тэр хоорондоо юу ч ойлгохгүй нэг хэдэн дөр хураалаад гэсэндээ тэр семестртээ унаал дахиад тэр хураасан бүх мөнгөө дахиад тэр семестртээ өгнө гэсэн үг заяа. Тэгмүүд эн чинь чиний маш их цагийн гард ингээд би физиологид ч гэсэндээ айгүй хэцүү шүү дээ. Тэгэж заавал өөргөө зовоон байрн тэгээд ах шаардлага байхгүй. Тэгээ 1-5 дахь өдөр хүртэл нэг сайхан хичээл нам таг хийгээл. Тэгээ хагас бүтэн цай нараа нэг ажиллаад скол те 1-5 дахь өдөр хүртлээ ажиллаад хичээлээ тарчаад нэг одоо юу гэдэг 4-өөс юм уу 5-аас ч юм 10 цагийн хооронд иймэрхүү цагийн арбайт хийвэл бол маш зүгээр за. Тэрнээс биш ингээд шүнжэнгөө ажиллаад би бол энэ шүнжэнгөө бүр ингээд жил ажиллаж исэн зав. Ингээд жил ажиллаад ингээд явж байхад юу ойлгосон бэ гэхэлэр би магадгүй тэгж ажиллаж инээ тэрээгээ солиорч яваагүй байсан бол би нэгдүгээрт уйлрахгүй байсан. Уйларж гинэ гэдэг чинь адилхан семестрт одоо 3 дугаар левелдээ уйларчлаа гэж бодъё. Тэнгүүд 3 дугаар левелдээ дахиад нэг сая 500-аас сая 700 мянган вон. Тэгээ дахиад 3 сарын чиний дээр одоо идэж уух юмны төлбөр, дотор байрын төлбөр, эсвэл байрын төлбөр гэдэг бүхэл бүтэн ингээд нэг уйлрахад бараг 2 сая 500 одоо мянган вон гараа явж ийн гэсэн үг заяа. Тэнгүүд яах юм? Тэгээ бүхэл бүтэн ингээд ажиллаж өгчихсэн бүх мөнгөө дахиад өгчнө гэдэг чинь амар хайрын зүйл гэсэн үг заяа. За хэлний бэлтгэлийн хувьд бол миний хичээлээ хийх арга барил бол нэг амар тийм болох байсан. За би зүгээр ингээд амар тийм нэг юм сонсонгоо жоохон ойлгочтой байсан тулдаа л ингээд нэг ганц нэг үлэрсэн болохоос биш. Одоо нэгдүгээр левелтэй зүгээр нэг оотой байгаа хүүхдүүд хүртэл нэгдүгээр левелээ 4 5 хүртэл удирдаг хүүхдүүд амар их байдаг заяа. Энэ миний харангууд үнэхээр амьдрал руу яах гэж ирсэн юм мэддэхгүй гэсэн үг. Тийм учраас энд ирсэн байгаа дүү нартай хандаж хэлэхэд бол 3 дугаар левел хүртэл хичээлээ ерөөсөө битгий тасал тэ ажил угаасаа хийх ёстой тэгжээ чи угаасаа хоолны мөнгөтэй болно. Тэгтээ хичээлийнхаа одоо өдрүүдэд хичээлдээ яг яс төвлөр заяа. Тэгээд хагас бүтэн цайнд чи ажиллах чинь бол чиний ирэх хагас бүтэн цайнд ажиллаж болно. Дээрээс нь үнэхээр тийм мөнгөний гачигдaltaй дутагдaltaй маш хэцүү байна гэх юм бол одоо өдрийн 4 5 цагаар арбайт хий заяа. Тийм. Тэгэхгүй тэгээ шинжэнгөө ингээл те 7 хоногийн 5 өдөр хичээлтэй байгаа гэсэнтэй ингээл 7 хоногийн 7 өдөр ажилладаг. Энд чинь бол чи ягаад ч юм олигтой сурахгүй заяа. Ягаад ч юм олигтой сурахгүй дээрээс нь мангар хурдан шантарна. Дээрээс нь уйларч бариадах юм бол за тэгээ дуус амар хурдан шантарна гэсэн үг заяа. За
Тэрнээс гадна за топик заавал 5 6-тай байж их сургуульд орох ёстой юу гэд байлээ. Энэ дээр юм хэлэхэд бол заавал гэдэг юм байхгүй ерөөсөө. Одоо ингээд чи бид нар бол гадаад оюутангууд тийм үү? Гадаад ингээд солонгост ингээд сурах гэж ирсэн байгаа оюутангууд. Тэнгүүд эхний 2 жил автоматар ингээд солонгос хичээлийг баг ингээд 12 кредит, мердит, 15 кредит, мердит гэх шууд ингээд солонгос хичээлүүдийг автоматар сонсгодог байхгүй юу? Тэн дээр чинь одоо би чинь 6 дугаар ингээд топик 6-тай ингээд их сургуульд орж явахт чинь заавал сонсох ёстой хичээлүүд донд ингээ баг хэлний бэлтгэлийн 3 юм уу 4 дугаар левлийн хүүхдүүдийн ингээ үздэг хичээл мишэл үзүүлээ заяа. Тэгвэл би ч нэг сургуультаа ингээл бүх бүтэн 500 мянган вон ингээл нэг семестр, нэг жилд гэхлээр чи 2 семестр чи 11 сая вон. Монгол мөнгөөр баг 25 сая төгрөг байхад чинь 25 сая төгрөг төлөн барин ингээ нэг 2 жил чи ингээ үдсэн тэр хичээлээ заавал ингээ үзээд ингээ суугаад байна гэдэг чинь миний тэр бүр амар стресстэйсэн заяа. Өөр юм суръя л та, өөр юм үзье л та тий. Тэгж яхад заавал сонсох ёстой хичээл. Дээд тэр одоо солонгос хэлний сонсох, унших, бичих энтэр гэх тиймэрхүү хичээлүүдийг амар их оруулдаг байсан. Тийм учраас миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхлээр хэлний бэлтгэл бол ерөөсөө 4 семестр байхад хангалттай. Нэгээс одоо 4 дугаар левел хүртэл сурсан байх хэрэгтэй. Сурсан байхад хангалттай гэж би үзээд байгаа заяа. Яагаад гэхээр чи тэр дундаа ингэ хүн амьтантай яриад ойлголцдог болчин, хүний хэлснийг ойлгодог болчин. Тэгээ жоохон сэргэлэн мэргэлэн хилтэй амтай хүмүүс бол бүр амарлаг юм аа ярьдаг болсон хүмүүс ч байдгийг. Тийм учраас 4 дугаар левел дотроо одоо ингээд ямар ч топикийн 3 юм уу 4 дугаар төвшинг бол авцсан байх хэвээр. Тийм тэгж бодож л жоохон зоригтой хичээлээ гэж үзэхгүй бол энэ солонгос улс гэдэг чинь хүний цаг зав, залуу нас, эрүүл мэндийг амар хурдан авдаг улс орн заяа. Ер нь бол нэг мөнгөний амтанд очихоор ингээд мөнгө хураамаар ин гэсэн тийм бодоо явчихдаг байхгүй хүүхдүүд. Тийм учраас нэг тэгээд мөнгө гэд байхгүй хүн шиг ядаж ихний ганцхан жил ингээд хэлний бэлтгэлд амар төвлөрчөөсэй л гэж би хүсэж байгаа байхгүй. За ингээд ихэнх сургуулиуд одоо ингээд би хэлжсэнчлэн гадаад оюутан манус бол тэр сургуульд зүгээр л мөнгө бид нарыг тэгж яа хичээл сураад өөрсдийнхөө улс орнд хэрэгтэй хүн болосон хизээш тийм байхгүй. Зүгээр окей. Чи онц сурна уу, муу сурна уу хамаа байхгүй зүгээр төлбөрөө төл. Тэгээ визтэй бай. Яг иймэрхүү маягаар бид нартай бол ханддаг энэ улс орн бол. Тийм учраас топ 3-ыг аваад 3-аас аваад ихэнх сургуулиуд нь 3-тай байхад бол оруулдаг зав. 3-аа аваад шууд ор. Энд дээрээс одоо сургуулиуд болгон ингэ өөр жоохон онцлогтой байдаг зав. Гадаад оюутны тэтгэлэг хэдөө, топикийн тэтгэлэг хэдөө гэсэн тийм одоо тий дүнгийн одоо голчийн дундаж тэдээ гэдэг тэтгэлгүүд өгдөг зэ. Одоо манай сургуулийн хувьд гэхэд бол би гадаад оюутны тэтгэлэг ерөөс авч байгаагүй зэ. Би анханасаа сургуульд орохдоо топик 6-тай эхний нэг семестр 100% тэтгэлэгтэй орсон зэ. Тэнгүүд дараагийн семестрээс ахуулаад миний голчоос хамааралтай гэсэн үг байхгүй. Тэнгүүд би ингээ голч сайн байх юм бол яг хэдэн хувийг аавна. Голч муу байх юм бол авахгүй. Иймэрхүү маягаар бол айгүйх удаа явж байгаа. Тэгээд топик 3-таа ороход бол ямар ч сургууль эхний нэг семестр 30% хөнгөлөлт бол байгаа. Тий. Гадаад оюутангуудад өгдөг тэтгэлэгтэй сургуулиуд бол бүр топикийн 30% дээр бас гадаад оюутны хэдэн. Тэгээ нэг 50-60% тэтгэлэгтэй бол эхний семестртээ орчин гэсэн үг зэ. Тэгэнгүүт топик гэдэг зүйл нь шүү дээ. 3, 4, 5, 6 гэж байгаа шүү дээ. Эхлээ сургууль орохдоо 3-таа орчих юм бол тэтгэлэгтэй орон заяа. Тэгвэл дараагийн семестр жоохон сэргэлэн хүн бол яг энийг ашиглахад амар сайн заяа. Дараагийн семестртээ орох хугацаанд чи топикоо ингээд өгөөд топик 4 ингээд авчих юм бол дараагийн семестртээ дахиад 40% тэтгэлэг заяа топик тэтгэлэг. За тэгээ дараагийн семестртээ топик 5-таа ингээд орё гэж бодъё заяа. Тэгм бол дахиад 50% тэтгэлэг. Ерөнхийдөө ингээд дараагийн семестр 6 60% тэтгэлэг. Эсвэл 100%. Ингээ явахаар ямар ч ихний 2 жил буюу 4 семестрийн турш чамаас тэгэж амар их сургуулийн төлбөр гараад байхгүй гэсэн. Энийг маш сайн ашиглаж сурах хэрэгтэй заяа. Тийм. Тэгээ дүүнерт бол хандаж хэлэхэд хичээлээ сайн хий, тэ. Хэл устаа сайн болоо. Одоо энд ингээд ирчээд өчнөө олон ингээд 7 8 тэгээд 4 5 жил болцсон мөртлөө ингээд солонгос хүний урдаас ингээд тачийн тал ярьцдаг тийм хүмүүс мангар ховор заяа. Тийм учраас хичээлээ сайн хий, гадаадад ирсэн байгаа жоохон зорилгоо биелүүл, мөнгө хэдий чухал ч гэсэндээ чиний ингээд толгойд чинь ч чухал хэсэг заяа. Адаглаж ингээд ядаж ингээд солонгост ирсэн байгаагийнх солонгос хэлээ ингээд бүрэн 100% гэсэн юм бол байхгүй л дээ. Бүх зүйл хязгааргүй байдаг. Тийм учраас
тодорхой хэмжээнд те солонгос хэл гэдэг зүйлийг чи өөрийн болгосон нөхцөлд бол хаач чи солонгос хэлээр хоолоо олоо идчих боломж байгаа зөө. Тийм учраас ирээ шодтой ажлын мөнгө хураан гэсэн бодол огт байж болохгүй. Дээрээс нь чи солонгос удсан мөртлөө хэлгүй байгаадах юм бол угаасаа л ингээ те одоо байр маяр цэвэрлэх, зөөгч хийх жоохон тиймэрхүү цалин багтай ажлууд хийнэ гэсэн үг зөө. Тийм учраас хэлтэй устай байгаа нөхцөлдөө адаглаад ингээ хүний эсээ бичиж өгөх, адаглаад хүн солонгос хэл заах, тий адаглаад ингээд тийм өчнөө олон ажлын гой тийм боломжит хувилбарууд бол байна. Чи ингээд толгоогоо олигтойхон сайн ажиллалаа, толгоондоо олигтойхон чи хэл усаа хийцэн нөхцөлд тий. Тийм учраас их сургуультай бол заавал топ 3 авбуугүй шууд ор гэж бол би зөвлөнө. Тэгэхгүй тэгээд одоо чинь хэлний бэлтгэлийн виз чинь 2 жил байдаг байхгүй яг 2 жилээс дээш байж болтгүй. Заавал тэр 2 жилийн тулганд барина гэд ингээд цаг алдаад дунд нь хитгэд уйлраа тэгээд сонь царайлаа яваад байхыг бол би бол харах юм бол би миний лав амар уур хөрөх байх. Ягаад гэвэл би өөрөө дунд нэг уйларч исэн. Тэр уйларснаасаа бол би амар готролд орж исэн заяа. Ёй. Ингээд солонгос хэлмэлээ би ингээд уйлраад байгаа юм бах та гэд. Тийм учраас аль болох уйларчихгүй хүн шиг ингээд амарлаа хичээлээ хий. Одоо ингээд хараад тахлаар одоо надтай нэг семестрт ирж ирсэн нэг залуу байдгийн. Тэгээ манай семестр одоо тавуулаа хамт ирж ирсэн байхгүй юу? Тавуулаа хамт ирэхэд ингээд дөрөв нь ингээд байнга ажилдаг заяа. Одоо 3 надтай нэг 3 хүн 2 банд ирж ирсэн байхгүй юу? Дөрөв нь ингээд бүр байнга ажилдаг, ажил гэж явж идэг заяа. Тэгвэл нэг залуу ерөөсөө ажил хийдэггүй заяа. Ерөөсөө ажил хийдэггүй. Тэгээ илүүтэй юмд мөнгө төгрөг өрөөд авахгүй. Яг хичээлээдэг тийм залуу байсан за. Тэнгүү тэр ингээд яг хичээлээ игээл төгсөхөд 95-аас дээш мэшээ ингээд оноотой төгсөж чинь заяа. Тэнгүүдийнхэн сургуулаас чинь ном бүх юм чинь ингээд гоё бэлэн төгсөж байгаа шүү дээ. Тэгээд амралтаараа жинхэнэ ажилтдаг заяа. Амралт чинь манай шин тухайд 3-7 хоног байлаа 1 сар байлаа тийм байсан за. Тэгээд амралтаараа ажиллаад тэр бүр ингээд бид нарыг бодол хамаагүй тийм амар тооцоололтой амар эмх цэгцтэй амар замбраатай явжсэн байхгүй. Амарлсан одоо 1 сар амарж агаад ажилласан мөнгө нь гэх юм бол бараг ингээд 2,800 3 сая тэр хавцаа болон заяа. Тэнгүү тэрүүгээр дараагийн семестрийн 1,500,000 вон төлбөр. Тэгээд 3 сарын байрны мөнгө нь ингээд 1 сая вон болчихно. Тэгээд цаана ингээд бараг 600-700 мянга үлдчихнэ гэдэг чинь хагас бүтэн зайд хаяа нэг ажиллаад тахт бол хангалттай ингээд өөрөөрөө ингээд болгоо аваа явчих мөнгө байхгүй. Тэгвэл тэгээ манус шиг тэгэл өдөр болго ажиллаад байгаа мөртлөө семестртэй бай унаал. Тэгэл тэр одоо ажиллажсэн бүх мөнгө тэгээ семестртэй өгөөл ингээ яваад байгаа. Цаг хугацаач мангар их алдагдана. Тэ ядралт үнэхээр ингээд бүх зүйлийг амар ингээд дис дараалтай амар цэгцтэй үзэсэл гэж би бодоод л байна л та. Ямар ч ихний 3 семестртэй бол ерөөсөө ажил хийгээд байх шаардлага байхгүй. Тэгээ үнэхээр мөнгө төгрөг дутагдаа гачигдаа турж өгөх гэх юм бол хагас бүтэн цаанд ажиллаж болно. Тэгээд 3 дугаар лигээ төгслөө гэхээр чинь ингээ ажлыг зөвшөөрөл авчиж болно. Тэгэх юм бол одоо тэгээд зөвшөөрөл хүмүүс ажиллаад явдаг л та. Тийм учраас нэг 7 хоногийн нэг 3-4 өдөр ч юм уу те цайны газар угаагч ч юм уу зөөгч ч юм уу тиймэрхүү юм хийзээ. Тэрнээс биш хичээлээ таслаад ингээл ажил хийгээл одоо ингээ бодонгоо заяа семестрийн сая 800-гээ бодчих заяа. Тухайд намайг миний үед болохоор сая 500 байсан юм. Одоо сая 800-гээ бодонгууд чиний нэг өдрийн хичээлийн мөнгийг чи хуваагаад үзтээ. Тэр сая 800-га одоо 2 сарын хичээл байлаа гэж бодонгууд 60 хоногтой хуваагаад үз. Нэг өдрийн хичээл чинь гэхэд бараг 100,000 вон бараг тэр хавцаа болдог заяа. Тийм учраас нэг 100,000-ыг олох гээд байна гэд ингээд тэр 100,000-ыг хаяад яваад байна гэсэн энэ ойлголт бол үнэхээр тийм тэнэг хүний их ажил байхгүй. Одоо жишээлбэл намайг ингээд ирсэн бахад надад ингээд ийм байд юм байлээ шүү, тийм байд юм байлээ шүү, уйлрах инээ тэр гэдэг талаар надад нэг гэд хэлээд өгчтэй юм байсан бол би ядаж тэгээд нэмиг бол уйлрахгүйсэн баг. Тийм учраас тооцоотой бай. Сургуулийнхаа төлбөрийг тэр одоо хэдэн өдөр хичээл орж ийн, нэг өдөр хэдэн цаг орж ийн гэдэгтээ хуваагаад үз. Тэгээ нэг цагийн хичээл чи хэд байна гэдгийг бод. Тэрийг бас Монгол дүнгээр нь бас бод. Тэгэх юм бол ерөнхийдөө баг ингээд ажил хийгээд хичээлээ таслаа яваад гэсэн тийм бодлол ерөөсөө алга болж эхэлдэг юм байлээ. Нэгдүгээрт тийм байна. Хоёрдугаарт топ 3 авбаггүй их сургуультаа орж өссөн үсээгүй ихний 2 жил бол солонгос хэлний хичээлээр ингэж бөмбөгдүүлнэ. Тийм. Тэгээ 3 дугаарт бол их сургуультаа орохдоо одоо хүүхдүүд одоо юугаар сурах уу, яаж сурах уу гэд бодоод байгаа хүүхдүүдэд хэлэх юм бол заяа. Чи юу болмоор байгаагаа мэдэхгүй, ямар байгаагаа ойлгохгүй байгаа бол Монголдоо бай.
Тэ. Монголдо их сургуулаа төгсчөөд наашаага магистр интерлөө жоох ингээд төлөвшчөө заяа. Жохоо өөрийгөө ингээд ойлгочоод ирэх юм бол хамаагүй ингээд сурж мурж юм олж авч болох үз усаар нь заяа. Тэрнээс шиг юугаач мэдхгүй дүүж 10 жилээ төгсдөө гэсэн хүүхдүүд ирээл ингээл те. Өөрийгөө ч ойлгоогүй. Тэгээ баг ингээд шилжилтийн насанд дуусаагүй. Тэгээ нэг хямралтай гараад одоо тэр намайг л хэлний бэлтгэлд байхад би ч одоо хэлний бэлтгэлдээ заавал топ 6 ингээд 2 жил сурж илаа шүү дээ. Тэгж яхад бол одоо өмнөх семестрт ирсэн байсан дараагийн семестрт ирж байгаа хүмүүс зөндөө байгаа заа. Тэндээс бүр бараг 180% нь бутсан заяо. 180% нь чадахгүй байна, амар хэцүү байна гэж бутсан. Эсвэл нэг семестртээ бүр битүү унж жагаад хөөгт чинь эсвэл ингээд сургуультаа ингээд цогтөө мөхтөө орж ингэж арх мэрх өнөртүүлцээ орж яваад бас хөөгт чинь амар тийм мангар их мөнгө төрөг үрж ирчээ, тийм амар салга ханга гаруудал маш их байдаг. Тийм учраас өөрийгөө юу их ойлгоцсон ч юм уу те, өөрөө юу хиймээр байгаагаа мэдээд ингээд 100% тэрэндээ итгэлтэй байгаа нөхцөлд наашаа ирээсэй гэж би бодоод байгаа байхгүй. Тэгвэл тэгээ шилжилтийн насанд дуусаагүй нэг 17 8 хэдэн тэнийг бацаанаар ирээл хамаг мөнгө, цаг хугацаа тэ энержи бүх юм аянд ингээд султгаж ин гэсэн үг байхгүй. Тэд нар чинь ингээд бие мах бод болон сэтгэл зүйн хувьд бол дархлаа суугаагүй хүмүүс байгаа шүү дээ. Ер нь дийлэнх гэд. Яг сэргэлэн хүмүүс байдаг л та. Тим хүмүүс чинь яг ийм зүйлүүдтэй ингээд нүүр тулаад ирэнгүүд ээж аваасаа л ингээд мөнгө аваад амьдраад байхгүй бол адилхан л ажил хийн. Хүнээр ингээд загнуул нинэ тэрэ улирна. Хичээлээ ойлгохгүй байна, зовно, ядарна. Тэнгүүд буцчихдаг заяа. Ихтэй өчнөө баг 20 сая төгрөг үрж ирчингүүтээ нэг 4 5 семестр сураад тэндээ дундаа битээ уйларч жагаад за чадахгүй юм байна гэд. Нэг бол буцсан, нэг бол хөөгтөн. Тийм учраас дүүнэртээ андаж хэлэхэд бол өөрийгөө олцсон гэж бодож байна. Би бол миний одоо сурмаараагаа мэрэгчлэл угаасаа тодорхой болцсон байна гэж бодсон нөхцөлд нааш ирэхэд ямар ч асуудал байхгүй чи чадна. Нөгөө талаараа яа очиод юу их үү яах уу Монгол зүгээр байснаас Солонгос ч явдаг юм уу энэ төр гэж бодож байгаа хүмүүс бол чи Монголдо тийм бодолтой байх юм бол чи энэ дээр бүр юу ч чадахгүй гэсэн үг заяа. Тий. Ер нь тийм байна. Дээрээс нь ингээ баг наснаас ахуулаад амар тийм боловсролын суур мөр сайтай ингээ төлөвшсөн тиймэрхүү хүмүүсийг ингээ хараад хичээлээ амар сайн мундаг хийдэг заяа. Одоо багасаа нэг юм савсгансан над мэт тиймэрхүү гараад бол хичээл дээр ер нь бол тийм амар төвлөрөх ингээд хичээл гэдгээр нь ойлгож авахгүй те. Зүгээр л заавал сурах ёстой гэсэн тийм яшиг боддог байсан учраас гэж улирч байсан болоо да гэж би бодоод идэгий. Тийм учраас дүүнэр минь сайн бодоорой л гэж хэлмээр байна да. Тэгээд ямар ч сан Солонгос гэдэг улс бол зорилгоо тодорхойлцсон гэдэг те. Гоё ингээ ихтэй хүчтэй тиймэрхүү хүмүүст бол бүх юм нээлттэй байж байгаа аюу гоё улс орон гэж би бодоод байдгийн. Тийм. Тэрнээс ч бол ер нь бол юмны бүх талыг л бодох хэрэгтэй. Солонгосын гой сайхны талаарч бодох хэрэгтэй. Муу мухай талаар нь ч бодох хэрэгтэй. Чи тэ өөрийгөө ямар хүн бэ гэдгийг ч одоо мэдсэн байх хэрэгтэй. Энтергээ бодонгууд ер нь зөвхөн Солонгосч гэлт байлтгүй зөө. Америк, Австрал, одоо Япон, Хятад юу гэдгийг дүүж 10 жил төгсөж очивол шантарчлаа баяллаа гэд буцаж байгаа хүмүүс амар их. Тийм болохоор энэ тал дээр жоохон миний дүүнэр бодоорой гэж хэлмээр байна. Тэгээд гол нь хэлний бэлтгэлтэй байх та хэлээл сур. Одоо чамаас дээш үеийн хүүхдүүд байгаа штэ. Дээд үеийнхнийгаа дагаад салтгаанаад ямар ч шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр тэр хүүхдүүд чинь чиний над одоо байгаа байдлыг чинь өнгөрөөцсөн учраас ингээд салтгаанаа явж байгаа гэсэн үг заяа. Тийм болохоор чи над үеэ өнгөрөөчл салтгаанах эрэхтэй гэсэн үг. Окей. Ерөөсөө хичээлэл сайн өлегтэйхэн шиг хий. Маш хурдан хугацаанд над нэг солонгос хэлгээд техник тийм хэцүү бол зүйл биш. Тийм. Тийм болохоор газ электрон сураад газ их сургуультаа ороод ер нь явж явах хэрэгтэй л л та. Тэрнээс штэ дунд нь шантраад өөрийгөө олоогүй ээж ингээд гатайгаа солонгос руу л ирчүүл би цагаан амьдрах гэдэг. Одоо солонгост амар хэцүү амьдарч байгаа хүмүүс зөндөө байгаа заяа. Одоо бизнесд амар удаж муудсан мөртлөө хаяада ингээд бүр ямар ч мөнгөгүй болж малцсан тий. Ганц кофений ч мөнгөгүй болж болсон. Маргааш чинь нөгөөдөр байрны түрээслэх гээд ямар ч мөнгөгүй ингээ гүлээгээ сууж байгаа үе бол зөндөө байдаг заяа. Ямар ч хүн. Бүгдээрээ л ингээ стори дээрээ сайхан аялсан, зугаалсан, идэж уусан тиймэрхүү хамаг сайн сайхан юм л стори идэж байгаа шүү дээ. Цаана нь юу болж байгааг хин ч мэдэхгүй. Тийм болохоор зүгээр нэг хөнгөн дүүнэр бол би ойлгож байна. Бизнес бодод хийдэгээс амар лаглаг стори амар гой ингээл
зураг хөрөхтэй ихс нарыг харахад яа эдгээр шиг олмаар байна. Би ингээ Америк бол юм болчих гээд байна. Яг солонгос бол юм болчих гээд байна гэж бодонгууд үгүй бүх сайхан зүйлсийн ард бол тодорхой хэмжээний хар бараам зүйлс байгаа гэдэг талаар бас жоохон бодолцож үзээрэй гэж хэлмээр байгаа юм. За тэгээд жоохон өглөө зам маань орж ирэж ял өгүүлчихлээ. Тэгээд өнөртөө үеийнхэндээ хайртай шүү. Тэгээд солонгос нэгэн тал ирийгээ шийдэж байгаа бол бүх талаас нь л юм бодож үзэх хэрэгтэй. Дээрэс нь өөрийгөө олоорой л гэж хэлмээр байна. Өөрийгөө олцсон бол ирээрэй гэж хэлмээр байна. За тэгээд ариун санаа баярлаа. Өнөөдрийн маань бэлтгэл хамт байсанд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Бүгдэнд нь хайртай шүү.